はい、皆さんこんにちは。今日の一言日本語の時間です。За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдрийн Япон өгнийхөө хичээлийг эхлэе. 今日の先生は私、サイハンです。はい、こちら今日のテーマです。今日のテーマは自転車に乗るです。За өнөөдөр дугуй унах гэдэг сэдвээр заはい、まず自転車という言葉ですが、今こちら左側に見える、漢字の意味ですね。自というのは自ら、오로 гэдэг утга, tenは転がる, унхрах гэсэн утга,車は車, тэрэг гэсэн утга. で、これで、自ら転がる車で自転車という漢字ですね。自転車という漢字を、覚えておいてください。で、日本の方からよく聞かれる質問があります。あなたは自転車に乗れますか? Чи дугуй унаж чадах уу гэсэн үг тийм ээ. За тэгээд дугуй унаж чадах болはい、私は自転車に乗れますと答えます。За дугуй унаж чадахгүй болいいえ、私は自転車に乗れません。自転車の乗り方を教えてください。Үгүй ээ, би дугуй унаж чадахгүй, надад дугуй унахыг зааж өгөөч гэж хариулж тийм ээ. За, дугуйны одоо энэ бүрд хэсгүүдийг их олон янзаар нэрлэдэг. За, японоор юу гэж нэрлэдэг байх нь вэ? Бүгдээрээ үзье. はい、ジョログハンドルと言います。ここはベル、本です。さあ、トームズ。ブレーキは、前に一つと後ろに一つありますね。前ブレーキ、後ろブレーキと言います。За,ブレーキгэдэг нь тормоз байх нь. За, дугуйны урд юм сакс байдаг, ачаага хийдэг. За, энэ саксыг каго гэж хэлнэ. Ийм одоо сакс, хайрцаг гэсэн үг. За, гэрлийг райто. Энэ дугуйг нь тайя гэнэ. 車の場合もタイヤと言います。マシンにдугуйг ч гэсэн бас адилхан тайя гэх нь байна. За, энэ педалийг педал гэж хэлнэ. Гинжиг чен гэж хэлэх нь байна. За, суудлыг садор гэж хэлэх нь байна. За, 日本では自転車に乗るときに、このような、帽子をかぶります。こういう帽子のことをヘルメットと言います。За, монголоор ч гэсэн адилхан тийм ээ. Энэ дугуй мотоцикл унахдаа ийм тусгай зориултын малгай каскыг өмсдөг. За, Японд дугуй унахаар бол заавал ийм хамгаалалтын зориулалтын ийм каск өмсөх нэ. はい。では、日本で自転車に乗るとき、ルールを守ってください。ルールгэдэг нь дүрм, журам гэсэн үг. Mamoru гэхээр тэр дүрм, журмыг мөрдөх, дагах гэсэн үг. Рүүрү wo mamotte kudasai гэвэл дүрмийн дагуу унаарай гэсэн үг. Дүрмээ дагаарай, мөрдөөрэй гэсэн үг байна. はい。これで今日の一言日本語は以上で終わります。今日の先生は、再販の私でした。次の一言日本語は5月31日です。За, дараагийн өнөөдрийн Япон үг гэдэг хичээл 5 сарын 31-нд орно. ぜひまた見てね。